Хэрхэн болон давтаа морил нааг заяа гэдэг өнөөдөр та бүхэндээ хэрхэн Google Map ашиглах талаар tips and trick-ийг хүрэхэд бэлэн болсон байна. Үүнтэй холбоотой асуулт байвал манай заяа найдвар Tex social platform та бүхний өмнө нээлттэй бөгөөд манай Итесогийн subscribe-аар энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаарай. Ингээд хэвлээ дэмрэг орцгоо. Хэрвээ та бүхэн Google Maps-а татаж авах бол утсан дээр төрүүлээд татаж аваарай. Хамгийн эхний tips and trick буюу distance units хэмжээс хэдүүлээ мэдэх хэрэгцээтэй. Инként бол хэдүүлээ хамтаа өөрсдөө аккаунт руугаа ороод settings гэдэг рүү орно. Эндээсээ та бүхэн using maps гэдгийнхаа хоёр дахь хэсэг буюу distance units гэдэг рүү орох байгаа. Монголд бол мэдээж бид нар километрээр бол ашиглаж байгаа. Харин та Америкийн нэгдсэн улсаараа илэх гэж байгаа бол зүйлүүд маань miles болоод ихэнх хүмүүс маань жоохон баримжаагаа алддаг тал бол байгаа. Тэгэхээр та бүхэн энэчнээсээ өөрсдийнхөө хүснээрээ километрс гэдгийг сонгож аваад тухайн газар руу хэдэн километрийн зайтай хэр зэрэг цаг хугацаа зарцуулах нь та бүхэн бол баримжаалах боломжийг бол өгч өгдөг байгаа. Хоёр дахь tips and trick буюу зүг чигээ тааруулах байгаа. Ихэнх үедээ та бүхэн аяллаа шинэ газар очиж зүг чигээ хүмүүс маань бол алддаг. Өөрсдөө аккаунт руу ороод settings гэдэг рүү ороод navigation гэдэг рүү ороод map display гэдгийнхаа keep map north up гэдэг дээр та бүхэн дараа энийг итгэжснээрээ map руугаа харангууд таны утасны детальд үргэлж хойд зүг рүү чиглэж яхахыг та бүхэн бас анзаараа. Tips and trick 3 route options байгаа. Энэ зүйл маань ямар учиртай гэхэлэр хэдүүлээ эхлээд account руугаа ороод settings руугаа ороод navigation гэдэг рүү хэдүүлээ оръё. Энэчнээс option гэдэг хэсэг дээр та бүхэн сонголтууд гарч ирэх байгаа. Тухайн ямар улсад та аялж амьдарч байгаагаас шалтгаалаад хурдны замын төлбөрүүд бол байдаг байгаа. Тэгэхээр та тэрийг эхлээд харахыг хүсэх юм бол top price гэдгийг итгэжүүлээрэ ингэснээрээ тухайн хаашаа явах байгаа дээр хэрэг та энэ замаар явах юм бол $5 ч юм уу $8 гэдгийг бол гаргаад ирнэ. Магадгүй та аялж явж байгаа тэрхийн үнэтэй байгаад юм бол avoid tolls, avoid fares гэдэг хэсгийг та бүхэн бол итгэжүүлээд Google Map маань автоматар энэ зүйлүүдийг алгасаад зааврыг бол харуулна. Мөн энэ дээр нэмэт хэлэхэд хэрвээ та анх удаа хурдны зам дээр машин барьж сурж байгаа явхад аюултай танд санагдаад байгаа бол avoid highways гэдгийг та бүхэн итгэжүүлэх юм бол зөвхөн хотоос хот хооронд явдаг жижиг замуудыг бол та бүхэнд гаргаж ирнэ гэдгийг хэлмээр байна. Хэрвээ хэрэгцээгүй бол та бүхэн эдрээгээ унтраагаарай. Google Maps бол дэлхийд хамгийн их олон газрыг бүрхсэн аппликейшн байгаа. Тэгэхээр энэ дунд та бүхэн хэрвээ явж байгаа газар таны утасны сүлжээ ажилддаг байх юм бол та бүхэн offline maps-ыг ашиглах боломжтой. Инként бол та бүхэн өөрсдөө аккаунт руугаа ороод offline maps гэдгийг сонгоно. За энэ дээр select your own map гэдгийг та бүхэн сонгох байгаа. Энэ дээр нэг зүйлийг сануулхад та бүхэн холдуулах тусам таны татаж авах хэмжээс энэ доор ихсэж байгаа гэдгийг та бүхэн хараарай. Хамгийн багадаа таних 45 мегабайт харах боломжийг бол байгаа. Download гэж авснараа таны утас датагүй болон Wi-Fi-гүй байгаа үед Google Map-ыг ашиглан агаас бэр өгөх боломжийг та бүхэнд олгож идэг байгаа. 5 дахь tips and trick буюу Bluetooth. Ихэнх хүмүүс маань Google Map-ыг ашиглаж байхдаа утасныхаа Bluetooth-тай холбоо өөрийнхөө аккаунт дээр дараад settings руу ороод navigation гэдэг рүү та бүхэн орно. Sound and voice, play voice over Bluetooth гэдгийг та бүхэн итгэжүүлээрэ ингэснээрээ машина бариа явж байхад цаанаас нь зүүн тишээ эргээрээ баруун тишээ эргээрээ гэдгийг ашуудаар бол хэлэх байгаа. 6 дахь tips and trick буюу parking. Ямар нэгэн шинэ газарт очоод их олон зогсоолтой байгаа хэсэгтэр хаан зогсоосноо та бүхэн мартахгүй тулд тухайн газраа эхлээ хэдүүлээ хамтдаа сонгоно. Хэн яг энд одоо парклмаар байна гэдгийг парклцсан гэдгийг пинлээд энэ руугаа ороод дээдлийн 3 цэг дээр та бүхэн дарна. Энэ дээрээ Service Parking Location гэдгээр та бүхэн дарах байгаа. Машина та бүхэн эргээд олохыг хүсэх юм бол энэхүү зүйл дээр буцаад дарангууд хаягтайгаа энэ зүйл маань гараад ирнэ. Та машина оосныхаа дараад нь энэхүү clear гэдэг зүйл дээр дарснараа зогсоосон байсан газрын мэдээлэл устгах байгаа гэдгийг та бүхэнд хэлмээр байна. 7 дахь tips and trick буюу алхаж буй хүмүүстэй зориулсан tips and trick байгаа. Ингээд бол та бүхэн өөрсдөө аккаунт руугаа ороод settings руу орно. Navigation гэдэг дээр та бүхэн дараад хамгийн доотлын хэсгийн walking option гэдэг дээр та бүхэн эхний хэсэг буюу live view итгэжүүлэх байгаа. Ингэснээрээ та томоохон хотод явж байхдаа энэ зүйлээгээ итгэжүүлэнгүүт яг ямар гудамжаар яаж явж байгааг та бүхэнд харуулна. Хоёр дахь хэсэг буюу detail voice guidance гэдэг хэсэг маань болохоор та бүхэн өөрсдөө чихвчээрээ алиас уцаараа сонсож авах үед маш detail байдлаар цэцгийн дэлгүүрийг баруунгаар тийшээгаа эргэж гараад ч гэдэм үү те. Тухайн яг тэнийг алхаж байхад танд мэдээллүүдийг өгөөд идэг байгаа гэсэн үг байгаа.
8 дахь tips and trick accessibility хүн бүхэнд хүртээмжтэй байх тал дээр Google-ийн хийдэг нэгэн зүйл маань гэх юм бол та бүхэн өөрсдөө аккаунт руугаа ороод settings руугаа ороод accessibility гэдэг хэсгээр та бүхэн ихтгэжүүлснээр таны очих гэж байгаа газар за жишээлбэл ресторан байлаа гэхэд тэнцээ зогсоол байгаа юу, тэрэгцэртэй хүн орох боломжтой юу гэх мэтчлэн зүйлүүдийн мэдээллүүд та бүхэнд бол өгнө. Гэхдээ энэ зүйл маань байнгын бас яг 100% байдаггүй гэдэг та бүхэн бас анхаараарай. 9 дахь tips and trick буюу speed limit. Тухайн оронд та бүхэн машиных нь хурдны хэмжээс хэдэ гэдгийг харах боломжийг бол энэ зүйл маань олгож яадаг. Тэгэхэд бол та бүхэн өөрсдөө аккаунт руугаа ороод, settings руугаа ороод, navigation руу ороод, map display, show speed limit гэдгийг та бүхэн зайлшгүй итгэжүүлээрэй гэж хэлмээр байна. Ингэснээрээ та ямар нэгэн төлбөр тооцоонд орохгүй байхад танд маш их тусалж яадаг гэдгийг та бүхэнд хэлмээр байна. 10 дахь tips and trick буюу timeline. Timeline-ыг та бүхэн харахын тулд өөрсдөө аккаунт руу ороод your timeline гэж орснороо таны хаана яаж аялж исэн бүхий л мэдээллүүд Google Map дээр хадгалагдаад гарч ирдэг. Өмнөх нөгөө tips and trick дээр ярьж байхад speed limit яригдчихсэн. Хэрвээ та гадаадад аялж явж байгаад тухайн газрын цагдаа танд хурд хэтрүүлснээс болж төлбөр тооцоо олгосон бол та бүхэн өөрсдөө Google Map-ыг ашиглан үгүй би тухайн үед тэдийн хурдтай явж исэн миний Google Map дээр энэ байна гэдгийг та бүхэн харуулах юм бол энэ зүйл маань маш том баталгаа болоод хурд хэтрүүлсэн тэгт бол буцааж болдог байгаа гэдгийг хэлээ. Өнөөдөр та бүхэндээ Google Map дээр ашиглаж болох 10 tips and trick-ийг та бүхэндээ хүргэлээ. Энэ хүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст та бүхэн харамгүй тарааж манай YouTube сувгийг subscribe дарахаа бүү мартаарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.